За ерөнхийдөө бол би өмнө нь бас тайлбарлаж өгсөн. 2008 онд захиргааны эрхийн дээд шүүхийн шийдвэр гарсан байсан. Гэхдээ бол яг одоо тэр хууль бус захиалагт хонглын шүүхээр аавыг оруулаад тэгээ юугаар нь одоо шийдвэр эрүүгийн шийдвэр гарцсан. Нэг өснө одоо нэг асуудал дээр хоёр өөр шийдвэр гарах болохгүй. Маш энгийнэ тайлбарлая. За та улаан гэрэл дээр ингээд зогсож байгаа бодё машинтайгаа. Тэгвэл хойноос ч нэг машин очиод мөргөчлөө. За тэгсэн чинь нөгөө нэг хойноос мөрөхөр таны буруу биш. Хойно мөргсөн машины буруу болж байгаа юм. За тэгээ дараад нь даатгалаа нөхөн төлбөрөө авчлаа. Тэгээ цагтаа ирээ таны буруу бишээс юмаа гэд одоо шийдвэр гарчлаа. Тэгсэн чинь 3 жилийн дараа ч юм уу тэр машины эзэн элбэг дорч таарлаа. Тэгэнгүүтээ нөгөө нэг хууль хүчний байгуулалтаа хувилдаад үгүй ээ ер нь та мөргсөн биш үү? Ухраад мөргсөн биш тэгээд тэг шийдвэр гаргах болчлаа. Магадгүй тухайн үед бол та бүхэн санаж байгаа нэг сагсаа гэж прокурор ирсэн мэдхүү. Нөгөө нэг цагтан орсон хүнийхээ их нэртэй хоныг гэж жагаад төгөл нөхрийн судлалыг гэж жагаа тэр бичлэхэн задраад тэг ажиллаа өгсөн. Тэр хүн аавыг ялсан шүү дээ. Тэглээ. Тэгээд тань дээр тэгсэн чинь хууль хүчний байгуулалт та мөргсөн биш үү? Та наадхаа одоо мөргсөн төлбөр төлөөч гэж аахгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг машиныхын жолооч нь би одоо мөнгө авъя. Юу та нам мөргсөн. Тэр магадгүй даваад л авах. Ийм л өсөлт байл үүссэн байхгүй. Тэгэхээр хуулиа даах хэвээр нэгт хуулиа даах хэвээр. Хоёрт нь бол шударга байх хэвээр гэж хэлмээр байна. 18 он шүүхийн шийдвэр гарцсан гэдэг юм яриад байгаа шүү дээ. 8 онд гарцсан. Дээд шүүхийн шийдвэр гарцсан. 12 онд бол нөгөө нэг өснөө захиалах шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр бид нэр яах ёстой вэ гэвэл ердөө л хуулиа даах ёстой, хоёрт шударга байх ёстой. Би нэг юмд итгэлтэй байдгийг. Үнэн цаг хугацаанд гүйцэтгэе гэж. Тэгэхээр хизээ нэгэн цагт бол энэ хэрэг ялангуяа аав дээр тохс хэрэг бол цагаат гэж би бүр итгэлтэй байгаа. Тэгээд одоо ард түмэн харна, ер нь ард түмэн мэдж байгаа. Даваа талаа бол нийслэлд авах шийдвэр бол 2-3 шийдвэр гарцсан гэдэг юм яриад байна. Гэхдээ тэр чинь нөгөө 12 оны нөгөө нэг захиалгат шүүхийн шийдвэр байхгүй юу? Тийм. Яг тэр асуудалтай 8 онд бас шийдвэр гарцсан байгаа дээд шүүгтэр. Тэгэхээр миний ярьж байгаа бол юу л байхгүй юу? Тэр үлжирт би яг одоо маш их хэлбэрээр тайлбарж өгсөн шүү дээ, тий? Тэр асуудал гэж ойлгож болох юм. Та бол одоо өргөг эзэмшиж байгаа. Эцүү эзэмшсэн тийм.